Сүүлийн шөрмөс татчихдیں۔ Зуны амралтаараа би Монгол явна. Welcome back. Би өнөөдөр их хэцүү өнгөрлөө. Өнөөдөр миний өдөр. Яагаад гэх юм бол миний биений мэрсэн тэгээд маш их өвдөлттэй. Дээрээс нь ийм муухай халуун үед биений мэрх шиг муухай юм алгаа. Яагаад юм хэцүү гэдэг юм болоо гэж би бодоол энэ өнөөдөр чингөө. Тэгээд маргааш 4 дахь өдөр байхгүй. Өнөөдөр би нэг юм зураг зурах ёстой. Маргааш энийг хураалах ёстой байхгүй юу? Яагаад гэх юм бол одоо манай зуны амралт удахгүй дараа 7 хоног 4 өдөр орол энэ 7 хоног дуусаад тэгээд ер нь бол зуны амралт болох ч байгаа. Зуны амралтаараа би Монгол явнаа. Амар локин хийгээд ер нь бол зурж ийн. Одоо тэгтээ зурах хэсгээ бол бүгдийг дуусгацсан. Хараа одоо яг үүндээ зураг нь болохоор зураг нь бол зүгээр л энэ ийм зурцсан улаан малганаар зурцсан энэ байгаа. Тэнгүүд мичиг бүр ингээд амар олон мичиг хүмүүсттэй заяа. Шүтээ амар улаан юм болгоод одоо буцаагаад өгөн л тоо. Өглөөний минь би дөнгөж сайн сэрчээд одоо нүрээ будах гэж байна. Тэг өнөөдөр бас би жоохон бичлэг хийх болохоор нам. Тэгтээ хамтаагаараа өнөөдөр би энэ юм авч явна. Энэ юм авч явах хичээлтэй. Тэгээд тараад бас ажилтай. Би сургууль дээр ирсэн. Одоо өдрийн хоолны цаг болж байна. Өдрийн одоо хоолоо идээ. Би өглөө банан хийж гарч ирсэн чинь жоохон өлсөж байна одоо. Зөндөө хүнтэй байна уу? Өнөөдөр бол юм дахиа байна. Энэ юу вэ? Хүмүүс юм байна. Би нөгөө юм дурвэ. Гэтэ авч хайна. Табисээ хоолоо идээд бүрээд ирлээ. Одоо тэгтээ бүгдээрээ гэрэл дэлгүүр орох хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол би миний юм ирсэн байгаа шүү дээ. Тэгтээ би өнөөдөр хэрэглэлээ мартчих. Тийм болохоор бүгдээрээ гэрэл дэлгүүр ороодох юм. Тэгээ нэг цөөхөн ширхэгтэй хэрэглэл авчий гэж бодлоо. Нэг ганц 2 өдөртөө гадуур хэрэглэх. Уг надад гэрт бүр зөндөө байгаа хгүй юу. Би сүүлд зөндөө ихийг авсан. Амар муухай халуун байна. Аль одоо цаг агаар хийдэн хараадах юм. Цаг агаар одоо 33 градус байна. Feels like 34 гинэ. Халуун байна. Зундаа бэлдэж авсан зоонтой шуурнууд маань үгүй. Сэнснүүд маань л аминд орж байна. Ингээл явдаг байхгүй. Секкээ сэдвэр гэдэг зургийн хичээл дээр 3 багштай байдаг байхгүй юу? Сая тэгээд явж исэн чинь нэг багштайгаа таарад гэсэн чи харих ч байгаа мүү нэ. Тэгэхээр үгүй. Харахгүй буцаад хүрээд ирнэ. Тэгэлээ одоо нэг 11:40 болж байгаа. 12:10-аас хичээлтэй байхгүй юу? Тэгэхээр ер нь цаг зөндөө байна. Дэлгүүр бол одоо нэг 5 минут талгаал орчих. Энэ миний хэрэгэлдэг L'Oreal гэдэг хэрэглэл. Энэ тэгтээ гол нь дандаа иймэр л хан жижиг өрөөсөө байхгүй юм. Цөөхөн ширхтэй. За би одоо тэгээ хичээлдээ орлоо. Бай. Түр зур гэж хадгалдаг. Нөгөө сая тарчаад тэгээд одоо ажил руугаа явж байна. Нөгөөний өчигдөр зурсан арай гэж нэг 4 цаг болж зурсан зургийг өнөөдөр буцаалгаж авсан. Шалгуулад авсан чинь бас л улаан ярин болохоор буцаагаад авлаа. Гэтэ яг миний өмнөх одоо зургуудыг бодоход ингээд засвар бол арай гайгүй баг зав. Их бол биш гэхдээ бас ямар ядаргаатай юмнууд дээр засвар орсон. Агаас нэгэлсэн.
За манайх одоо би ингээ ажилдаа орлоо. Тэгээ бүгдээрээ тараад уулзсан. Яа, би сая нөгөө нэг чивчээ хайхгүй гадаа бүр баахан хайж байгаа. Тэгээд буцаад ажил руугаа орсон шүү дээ. Яж чад энэ манай ажлын нэг давхарт юм засвар игдэдэг байгаа байхгүй юу? Манайхаа ингээ доор би нэгтэй байдаг байхгүй юу? Тэгээд заавал лифтээр явна. Тэгээ бүр хамаг зам хаачаад бүр бөө юм болж баахан тойрж морж энэ засварын ажилтны хүнээрээ заалгаж нэг газраар шал өөр газраар ингээ лифтээр орж мараа. Тэгээд ажил руугаа ороод юугаа хайваа. Менежер ингээ ганцаар байжсан ахгүй сая. Тэгээд ингээд хайгаад тэгсэн чинь ингээ ерөөсөө байхгүй заа локер мокт ерөөсөө байхгүй. Тэгэхээр за ерөөсөө байхгүй байна яах вэ гэд менежертэй очиод хэлсэн чинь өчтөө нэг find my-аараа уцаараа олоод ингээд ороод хайчих гэдгсэн ахгүй юу. Тэгээд би тэр буцаж локер рум руу ороод тэгээд локер румдээ ороод ингээд нөгөөний уцаараа ингээд find my асаага дуу муу тавиад ингээд хайсаг жижигхэн ингээд дуу гарч ийна би гэд. Тэгээд ингээд сонсож чинь би цүнхэн дотроос дуу гараад заяа. Яа, тэгэл ер нь бол миний чихвч миний цүнхэн дотор л байсан байна энэ бүх хугацаанд. Би нэг иймэрхүү л хөвлөсөн амтан. Явчин дөө. Одоо хараад бүр сайхан хүд уусанд ороод унтах минь. Ёой. Ядарч чинь. Халууц чинь гэхдээ ядархаасаа илүү. За тийм ээ. Тэгээд бүгдээрээ хараад уулзч магадгүй, хараад уулзахгүй магадгүй. Hello. Маргааш өдөр болсон байна. Өнөөдөр нэлээд бороотой сая бүр амар бороо орж илээ ш. Нэрээ бүр бороо ингээд тэнгэр мэнгэр дуурж муураа зэрэг. Тэгээд өглөө би 6:30 үед сэрээд ингээд жоохон сэрээд ингээд сунаасан баггүй юу? Бүтэн биеэрээ ингээд сайхан суняагаад. Тэгсэн чинь хоёр хөлний шөрмөс татчихдээ яг булчаан шөрмөсөө баахан ээлж мэлж арай гэж нэг юм зөөлрөлчээ. Тэнгүүдээ буцаад унтцсан зав. Тэгээ буцаж унтангуудаа 8 гэж бараг босоод тэгэл бас яарж нэг юм гараад яг хоцрог үлдээ өнөөдөр. Нэг тиймэрхүү сантай өнөөдөр бол. Тэгээд өнөөдөр тараад бүгдээрээ миний Монгол явах юмнуудыг өнөөдрөөс бэлдэж эхэлнэ. Жохон Икебукуроо ороод, дэлгүүр ороод нэг ээжэд манай ээж бахан юм тэгсэн байхгүй юу? Нөгөө ууланд гарч эхэлж байгаа. Ууланд гардаг болж байгаа. Гүйдэг бас болж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ зориулаад спорт хувцас, спорт уулны хэрэгслүүд загсан. Тэднийг бүгдээрээ авна. Тэгээ бас би нэг гэр авахын нэг юм хөөрхөн дэлгүүрээд байхгүй юу? Тэндээс нэг жоохон жижиг сажиг юмнууд авна гэж бодож байна. Гэтэ бас хурднаа харихгүй болохгүй байхгүй юу? 6-аас би нөгөө нэг гэртээ би нэг хувцас бас дахиалсан юм аа. Тэднийгаа нөгөө хөргөлтэй 6-аас 8-ийн хооронд гээд яваад тохируулаад сонгоцсон байгаа. Тэгэхээр 6-аас 8-ийн хооронд заавал гэртээ байхгүй бол болохгүй. Тэгээ яг 6 гэхэд гэртээ очсон байхгүй бол ингээд бас явцдаг байхгүй ядаргаатай. Ийм цог барьж авдаг. Ийм Kate Spade-ийн энэ юу нь бас Charmin юу лээ. Тийм Charmin бас Kate Spade их тэгээд cinnamon roll-тай. Окей. My Melody-тэй. Ийм Spade-ний нилийн тэмдэгтэй тэгээ бас доороо My Melody-тэй ийм хөрний цүнхний осол. Тэгээд энэ та бүхэн харж байгаа бол миний кошток байна. Коштокын дотор болохоор тойл байна. Шилэн альчуур. Энэ mist, Sol de Janeiro mist. Нүдийн тусгалга. Ханко буюу нөгөө энд ингээ бид нэр янз бүрийн гэрээ мэрээ зурах ч юм уу тиймэрхүү албаны бичгнэр хамгаа тавьдаг байхгүй юу. Тэгээд миний нөгөө миний нэртэй би нэг энийг 2 сая хэдэн зугаарч үлээ кастомайз хийж авч ирсэн. Тэгээд миний нөгөө биний юм даваадаг юм байна. Энэ бол байнга нэг зүнхэнд явдаг. Өнөртөө согом шүү дээ. Энэ YSL-ийн Black Opium байна. Eyeliner байна. Contour илүү. Тэгээ USB-тэй iPhone-ийн хэрэглэгч байна. Энэ жоохон энэ хэрэг болоод идэв. Тэгээ энэ flash байна. Нэг юмрхүү. Цүнхэнд болохоор бүрэж байна. Энийг би өмнө жил авчихсан. Michael Kors-ын бүрэж. Би нөгөө сая юу хийсэн юм аа? Минерал уусан энийг хаяаг одоо хаянаа. Энэ болохоор миний юм зүгээр юм жижигхэн нөөц бичдэг юм
цаас. Гэтэ энэ дээрээ болохоор энэ ингээд хуудсан салцдаг байхгүй юу? Тэнгүүдээ би ажил дээрээ нөгөө үйлчлүүлэгчтэй ярьсан, тэд нэг хаанаас ирсэн гэсэн тиймэрхүү юм ярих юм бол тэднийгээ ингээд бичээд менежертэй өгдөг. Хичээлийн бас нэг жоохон юм тайлбар юмнууд байгаа. Өөрөөр хэлбэл бол ажилтал хэрэглээ. Тэгээ мэдээж sense маань байна. Та бүхэн мэдж байгаа. Тэгээ ийм power bank байна. Ini power bank. Тэгээд энэ цэнэглэгч. Энэ бол миний утасны цэнэглэгч. Энэ болохоор нөгөө нэг iPad-ны юу лээ? Type-C цэнэглэгч байхгүй би зүгээр адаптерыг салгаад аваад ирсэн. Тэгэл энэ нөгөө нэг арилдаг гурван талтай бал энэ бүр арилдаг болохоор бүр амар амар. Тэгээ энэ хар запас нь байна. Би нөгөө өөнөл миний юу л хичээлийн хэрэгслүүд бүгдээ ангид байгаа би тэгтээ юм юу лээ. Гол идэх жаах болох ангиасаа гаргаж ирээгүй. Тэгээ манай гэрийн бүхөө байна. Энэ манай найз залуу бит хоёрын хос Disneyland-ийн юу лээ. Mickey Mouse, Minnie Mouse-тэй дэлгүүрний осор. Би тараад одоо mall дотор явж байна. Tobu department store дотор ирсэн байна. Тэгсэн чинь нөгөө нэг дэлгүүрээ хайгаад болдгоо. Тэгээд явж л надад баг ерөн гайг болчих шиг боллоо. Сая бахан төрсөн юм аа. Би сая гэртээ ороод ирсэн. Тэгээд надад ийм 3 ширхэг хүргэлт ирсэн байна. Нөгөө нэг саяны яриад байсан захиалсан юмнууд ирсэн байна. Тэгээд сая би нөгөө нэг ээжээ захисан юмнуудыг авна гэдгсэн чинь дэлгүүр ороод тэгсэн чинь юу яачлаа. Энэ нөгөө хүргэлт ирэх цаг болоод тэгээ амжихгүй мэн гэж бодоод тэгээ шууд гэрлүүгээ яраад хүрээд ирлээ. Дараа дахиад тэр дэлгүүр орчий. Тэгээд гэр ихлээд энэ Зарагийн том хайрцгийн задлалч. За энэ болохоор манай дүү авсан байхгүй юу? Манай дүү чинь нөгөө эрэгтэй хөлт байдаг. Үнийг өмсөд үзээ бүгдээрээ. Хоёр дулаахан дайжгүй материалтай санагдаж байна. Гэтэ энэ жоохон бөөсөрч магадгүй л. За. За энэ цамц нь бол юм байна. Дараагийн нь болохоор миний авсан цамц. Би ийм гоё юм цахилгаантай хүүдийтэй болмор санагдаад уусаа надад зузаан цамц жоохон бага. Нэг л цамц байгаа, нэг илүү хоёр л цамц байгаа. Тэгээд энэ ийм гоё. Энэ гоё хар хөхөнгөтэй. Надад ер нь хар хөхөнгө айгу зохиол гарах санагдаад байхгүй. Тэгээ ийм одоо ийм бичигтэй. Энэ бас M size. Надад бол fit нь өмсөлтөнд таалагдчих. Ийм байна. Хөрх юм шүү. Тэгээ малгай. That's хөрх юм байна. I like it. Дараагийн болохоор би яг үндэ энэ цамцанд жоохон ихтгэл төрөхгүй л байна л да. Гэтэ яг хөө бүгдээрээ найдаад үзэн ийм цамц авсан. Энэ бол би өөртөө авсан. Тэгээд энэ гол нь нэг юм гоё таарах ёстой байхгүй. Тэгээд доогор нь гоё юм байна. Юбг яг юм хар хөхөнгөтэй джинсийн юбгэн дээр бас гоё харагдах байх гэж би найдсан. Би анх удаа ийм шар өнгөтэй хувцас авч үзэж байна. Шар өнгөд зохиж гин үү? Арай нэг юм би өөрөө бас нэг юм жоохон шар царайтай шар арьстай болохоор тэнэг харагдаж байна. Үүний ханзуу л дажгүй гоё л нэг юм гоё сул тий. Тэгээд ер нь л дажгүй байна. Гэтэ энэ одоо юм шар өнгө зохиж гин үү? За. Миний захиалсан юбг байна. Би бас юбг авсан юм аа. Ийм хөрхөн полка доттой юбг.
Хөрх юм шиг. Энэ нь ер нь жоохон томдож магадгүй юм уу? Ийм өөр материалтай юм шиг. Ийм сонсдог хүн гүөх үү? Гүйтгэл ах те. Ийм сонсдог. Би ихтэй энийг өмсөж үзэх сонирхол алгав. Момшогийн би нөгөө нэг YouTube бичлэг хийнэ гэж бүр аль дээрээс хойш ингэж хүмүүс хүлээж агаарэ гэж тэгээд бичээдсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо хүртэл хийгээгүй байгаа. Яг хөө ингэж юу хийх ингэ ярих юмуд бол бичээд ингэ бэлдсэн байгаа л да. Гэтэ бичих зав ерөөсөө олохгүй нөгөө нэг бичлэгээ бичих. Тийм болохоор одоо Монгол явахаас өмнө заавал бичлэгээ бичээд тэгээд Монголд очиод ч юм уу Монголд буцаж ирээд бичлэгээ ингэ аплод хийгээд оруулъя гэж бодож байгаа. Тийм болохоор одоо би явахаас өмнө гэлс маш хурдан бичлэгээ одоо бичих хэрэгтэй байна. Тэгээд одоо нэг 10 11 бараг болж байгаа хаа. Тэгээд яг маргааш нэг хэрэг босхгүй болохоор гэлс яриад тэгээ ер нь аль бүгдээрээ. Үнтэй. Маргааш тэгээд би ажилтай. Маргааш ажилтай нөгөөдөр бас ажилтай. Гэтэ нөгөөдөр арай манай хоёр найз манай гэрт ирээд нөгөө гоё юм girls night хийнэ гэд ярьсан штеп. Тэгээд тэр бол хിവэрэ байх. Ер нь хിവэрэл байгаа л да. Тэгээд тийм байна. Тэгээд тийм л байна да. Тэгээд нэгтгэд манай хичээл бас амарж байгаа болохоор энэ бас сайхан бүтэн сайнны орой сайхан найзуудтайгаа гоё байж байгаад тэгээд дараа 7 хоногт өрхөө өдөр хичээлдээ яваад тэр нь л амархан байна. 7 хоногийн бичлэг маань баг дахиад адилхан weekly vlog тэгээд packing vlog байх гэж би бодож байна. Дараа 7 хоногийн бүтэн сайнд ер нь бол би ачаагаа угаасаа бэлдэх болохоор жоохон гадуур дэлгүүрээр явсан тийм бичлэг байх болно. Тийм болохоор дараагийн 7 хоногт дахиад уулзъя. Тэгээд дараа нь бүгдээрээ бас Монголд очиод уулзъя. Монголд очиод би 7 хоногт 2 удаа бичлэг хийх гэж хичээх болохоор бас хүлээж байгаарай. Тэгээд энэ удаагийн weekly vlogтай минь хамт байсан баярлалаа. Би энэ 7 хоногт аль болох урт бичлэг хийхийг хичээлээ. Bye bye.